Цаатан дуу юу? Тий. Надад тэр баг насны дуу их хөөрхөн санагддаг. Тий. Одоо яг л ухаа хингээл одоо их тийм гой гол байдаг. Тэгэл тэр их гол гэж нэрлэх юм байна. Тэгээ одоо цаатан гол нэг одоо манайх чинь Монгол айлын хамгийн цаатлын айл байхгүй юу? Манайх бол манайхаас цааш тийм Монгол айл байхгүй. Тэгээ цаатнуудтай залгаад явцдаг. Тэгээд тийм болохоор зэрэг одоо энэ тэрэл дуугдуулахад би яг л өөрийн баг нас санагддаг. Өөрийн баг настай тэр амьдрал тэрэнд байгаа уул ус тэрэл одоо ерөөсөө яг санагдаад байт. Тэгэхээр зөвхөн Оллог химбэ таван хайлаа ной Оллогийн хадарэ юм ой. Цаатан дуулууд яг одоо бид нэр одоо тайхад очиад дуулахад бараг л нэг аяар л дуулаад байдгийг л да. Ер нь одоо тийм одоохондоо бол энэ хот хуваагаас бол яг янз янзын дуулууд орж ир дуулагддаг цахаад юм чард гэж. Тэгээ манай цаатнууд бол ерөөсө голдуул нэг аяар дуулаад байдаг. Тий одоо самгалдаа гэж бид нэр цөмрө мэддэг. Яг тэр аяар бол зөндөө олон дуу дуулцдаг. Тэгээд нөгөө нэг жижигхэн одоо дарарира дарадирарара ийм аяар бол бас дуунуудаа дуулны 2 3 хаан ийм хөөрхөн жижигхэн маш жижигхэн дэвцээтэй. Тийм одоо тэр цаа мадаа унжава те хүн ч нэг цааш нь одоо цөөлөн ингээд хөөрхөн зөөлөн явдалтай тийм номхон тийм амт учраас одоо тэрэндээ бас унаад тэр тайгатай уулмод дотор ингээд нэг намхан ингээд дуулаад явж хахын одоо бас тэр амьдралын хэв маягны бодлоо гэж боддог шүү дээ. Аливаа ер нь ясан үндэснэ. Тэр дуу хор бол одоо нутгийн тэр аялга нутгийн ард түмний цан зайшил уул ус одоо байгалийн үзэсгэлэн юу гэдэг тэр бүгдийг ингээд багтаасан байдаг учраас одоо тэр цаатан ардын дуу бас л ялгаагүй тэр одоо унган шинж чанараар нь одоо дуулчих нь зүйтэй л гэж боддог. Ямар ч яссан үндэсний ардын дуу бол тэр байгаа одоо шинж төрхөөр нь тэр өөрийнх нь аялгаар үндсэн одоо тэгжл дуулж ивэл одоо би маш одоо эрэхтэй юм уу даа л гэж бод. Тэгэхгүй бол одоо бүх дөө монголчууд бүх дөө халахчаад ингээд явах юм бол одоо тэр яслан үндэсний дөө одоо Монголын ардын дууны нэг айс хавыг бүрдүүлж байгаа тэр яснуудын дуу хор бол устж үгүй болох мартагдах нэг нэгэндээ уусах ерөнхий өрөмц шинж чанар нь алдагдах юм аюул төрх болов гэж боддгийг шүү дээ. Уйгур иргэд юм уу одоо тэр Хөвсгөл аймгийн одоо хойтлын сумдаар байдаг одоо Цагаан нуур, Улаан уул, Иржил хүмб гэдэг одоо дархтын 3 сум энэ сумуудаар байж байгаа. Тэгээ голж одоо Цагаан нуур суманд байгаа энэ иргэдийн тухай эднэрийн одоо зан заншил хэл яриа дуу одоо бас бусад одоо ийм соёлыг хамгаалах хэрэг гарч байгаамаа. Энэ яагаад ингэж гарч байгаа вэ гэхээр ер нь нэг одоо үндэсний цөөнхийн доторх байгаа их цөөн угсаатан битгий хэл ерөөсөө одоо цөөвтөр үндэсний хэл соёлыг хамгаалах асуудал бол одоо хамгийн их энэ даяаршиж байгаа энэ ертөнцид бол маш их чухал бол тавигдж байгаа. Тэгэхээр одоо ухаанда манай монгол хэл хүртэл одоо ер нь одоо мөхж байгаа хэлний тоонд бараг орчих гээд байгаа шүү дээ. Яагаад гэвэл энэ харилцаж ярьж байгаа хүн ам нь их цөөхөн 10 гаруй сая хүрэхгүй ийм хүн одоо монгол хэлтэй гэж байгаа боловч монголоор ярьж байгаа нь бол цөөн. Тэгээд тэрний доторх олон угсаатан байна. Тэрний нэг нь одоо энэ бидний ярьж байгаа өнөөдрийн энэ юуны дархтын нутагт одоо суурьчмал байдаг одоо уйгур иргэд. Эдний хэл яриа соёл одоо ингээд нэг бүдгэрчих юм бол дахиад ерөөсө сэргэхийн арга байхгүй. Тэгэхээр эн чинь бол их эмзэг бүр маш бүр торгон юм болцсон байгаа байхгүй. Яагаад гэвэл одоо энэ манай одоо энэ хөвслэг нутагт байдаг энэ иргэдийн тэр уйгур иргэдийн талаар одоо хоорондоо дуулж хуурж байгаа зүгээр хуучин цөөн тоотой хэдэн дуунаас өөр юм
байхгүй. Хүн одоо хичнээн их эрдэм мэдлэгийг эзэмшивч, хичнээн их оюун ухаан тэлж өргөжвч, өөрийнхөө хамгийн анх одоо хөлд орсон газар шороо, хилд орсон тэр орчноо бол хэзээ ч мартаж болохгүй. Тийм учраас одоо жишээ нь цаатны өв соёлын тухай ярихад бол цаатан одоо уйгур иргэдийн өв соёлын тухай ярихад бол өөрийнхөө урд өмнө байсан юмыг баг цөөн гэлгүйгээр тэр өөрийн ахуй хэрэглэнтэй бол байнга хэрэглэх хэрэгтэй. Явандаа тэгээд тэр урлаг соёлын бүр хүүхэд байхаас нь ингэж одоо хүүхдтэй сургаж эзэмшүүлэх хэрэгтэй байгаа байхгүй юу? Тэр дуу хоорыг сургах хэрэгтэй. Ер нь тэгээ манай хуучны үгэнд байдаг л дээ. Ангир уург эхийн гал уургийг хург байхтай амтлаагүй бол төлөг болтлоо майлна гэж. Тэгээ ерөөсө эхээс гараад хүүхэд ерөөсө тэр уйгур иргэдийн хүүхэд ч бай, дархад иргэдний хүүхэд ч бай, хотгойдын хүүхэд ч бай, яг тэр өөрийнхөө тэр ярьдаг хэлдэг тэр хэлээр ярьж тэргээр одоо тэр дуу хоорыг сонсож ихшгэлүүлж ингэж баймаа чинь цаашаага энэ өөрийн өв соёл урагшлах ёстой юм. Энүүн тал бүгдээр одоо анхаарлаа хандуулж шин цагийн соёл урлагийн зүтгэлтнүүд илүү анхаарлаа хандуулвал сайн байна л гэж би ингэж хэлмээр байна. Манай ном зохиолд бол уйгур иргэд гэж ингэж нэрлсэн байдаг юм аа. Цаатан гэдэг бол өнөө цаа мал алдгаар нь тэр эрхэлдэг аж ахуйгаар нэрлсэн ийм нэрлэлтэй. Тэгээ манай Хөвсгөл аймагч нь 5 хошуу мал мхэн 6 дахь хошуу мал цаа малдаг учраас ингээд цаа 6 дахь хошуу мал болж ингэж явдаг. Тэр эрхэлдэг аж ахуйгаар нь тэр тухайн угсаатныг нэрлэлсэн. Яг нь нийтэд бол тэгээд дуудаа суртсан юм байгаа. Ер нь бол энэ угсаатны цөөнх гэдэг бол маш их анхаарал татчих, анхаарах ёстой ийм зүйл. Энэ бол аль ч төр засгийн үед одоо анхааралд байх ёстой. Тэгээ энд бол хамгийн их анхаарах ёстой юм нь бол тэр заншил, соёлын өвөрмөц зүйлийг аль болох одоо хадгалж хамгаалж явах ёстой гэж ингэж бодож байгаа. Ерөнхийдөө баруун зүүн гэд хоёр тайг байдаг байхгүй юу? Тэгэхээр баруун зүүн тайганд амьдарч байгаа хүмүүс угаасаа байгальтай ойрхон байгаа, цаатайгаа ойрхон байгаа, нутагтайгаа ойрхон байгаа. Тэгэхээр байгаль хэлхийдээ яаж харьцах уу, цаагаа яаж мадлах уу, нүүдлэх нутгаа яаж сонгох уу гэдэг тэр хүмүүс л мэднэ. Тэгэхээр баруун зүүн тайганд амьдарч байгаа хүмүүс л ерөнхийдөө энэ цаачин соёлыг тээж байгаа хүмүүс. Одоо өвөө эмээнэр ингээд дуртай газараа ингээд цааныхаа бэлчээрийг дагаад нүүдлэж аваад тэр нүүдлсэн газараа одоо нэг нутгалсан газараа бол ерөнхийдөө жил дараа л нутгалахгүйгээр тэр газараа амраагаа тэгээд өөр газраар нутгалдаг байсан. Тэгээд тэндээсээ нүүхтэй одоо цаа уйдаг одоо бид нар тэхээ гэж нэрлэдэг байхгүй юу? Тэхэнд ингээд гадаас зоогоод тэрэндээ ингээд цаа уйдаг байсан. Тэгээд тэрийг аваад тий тэр газар дэлхийд ингээд хатгсан зоосон юм болгоно аваад сайхан цэвэрлээд төлөөний орныхоо төлөө модны хогч хамаагүй цэвэрлэж шатаагаад нүдэг байсан. Манай хөгшин ээж одоо ингээд намайг 5 нас хүртэл би тэднийд байдаг байсан. Тэгээд тэр хүн их дуулдаг хүн байсан. Тэгээд тэр хүнээс би нэг ганцхан дуул одоо би чинь 5 настай жоох хөвж штэ. Ингээд сонсож тэгээд ер нь тэр 5 настай жоох хүүхдэд тогтсон дуу нь л тэр байсан юм шиг байна. Тэгээд нэг дуу байдаг. Жилээр ойно гэдэг. Тэрнийг ингээд надад чөлөө байдаг болоосай чөлөө байх юм бол би ингээд нутагтаа очимаар байна гэсэн тийм утгатай дуу. Жилээр ойно дуу манар жидүү хоног шүлээ болсаа Жирусгэн житгэжлэгээр жидүү хоног чүлээ болсаа нэг иймэрхүү дуу байдаг. Донгор туюу гэдэг энэ дууг бол баруун зүүнтэй гэд мэдгүй хүн мэдгүй хүүхэд ганцч байхгүй тийм дуу. Энэ жамсаар гэдэг дуу одоо жамсын тайг гэдэг гоё юм тайг байгаа байхгүй. Тэр лүг одоо нутаг орноос сансан хүний дуулалтаа нэг үгээр те
одоо бид нэр одоо юунд очих өвөр хангаад очих гэсэн тэр 90 жил өмнөдөө сайхан очих гэсэн 27 сардгийн нуруунд очих гэсэн гэж ярьдаг. Яг тэр шиг л жамсын дайгамд очих одоо хавар болоо ч юм уу одоо нэг жахан үйлжж байгаа газраас буцаад жамсд очиж зусдаг бол тэр л үгэл одоо хурдан явцгаа гэсэн ийм утгатай дуу л да. Этер тоюудас аткаш ирго жамос гэрэ берэн